Тэгэхээр 1994 онд нэгдсэн улсны байгууллагын тогтоолоор олон улсын төлжилтийн өдрийг бол жил бүр тэмдэглэл өнгөрүүлэх юм шийдвэр гарсан байдаг. Тэгээ энэ төлжилт газрын дараатлыг бууруулах, сааруулах чиглэлээр улс орнууд өөрийн орондоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, за шинжлэх санаачлагууд тийм ээ. Тэгээд түүний талаар хийж байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн талаар гэдэг юм уу, маш олон юм газрын дараатлал төлжилтийг бууруулах талаар хийж байгаа ажлуудаа бол танилцуулдаг ийм ажлууд явдаг. Тэгээд тухайн өдрийг олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бол нүүбийн байгууллага, нэгдсэн улсны байгууллагын төлжилтийн тэмцэх комитетээс жил бүр бол тодорхой уриалгыг бол гаргаж ажилладаг. За энэ жилийн төлжилтийн өдөр бол 6 сарын 17 гэдэг маань бол жил болгон эзлэх 6 сарын 17 өдөр дэлхийд даяараа газрыг нөхөн сэргээх. За газрыг нөхөн сэргээснээр бидэнд боломжийг нээх гэсэн ийм чиглэлээр өөрөөр хэлбэл газрын нөхөн сэргээл төлжилт түүнийг эрчмийг бууруулах асуудлыг ханган хэрэгжүүлснээр бүх ард түмэн дэлхийн нийтийн хэмжээнд газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх заавалмаар газар түүнээс уялдаатай бусад асуудлууд, ялангуяа хүнсний асуудлууд байна тийм ээ. Тэгэхээр хүний ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах асуудлууд гэдэг энэ олон энэ уялдаа холбоотой асуудлуудыг бол хөндөн ярьж байгаа. Энэ жилийн төлжилтийн тэмцэх өдрийг бол Колумбиа улс манлайлан дэлхийн нийтийн хэмжээнд тэмдэглэл өнгөрүүлж байна. Саяхан хэлсэн уриалгын хүрээнд тэр ч утгаараа Монгол улс маань өөрөө бас нэгдсэн улсны байгууллагын гишүүн улсын хувьд бол жил бүр бол энэ төлжилтийн тэмцэх олон улсын өдрийг бол өөрийнхөө улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн уриалгын хүрээнд Монгол улс тэр дотор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бусад засгийн газрын байгууллагуудын түвшинд бол тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн ард иргэдтэй төлжилт газрын дараатлал түүнийг сааруулах, бууруулах чиглэлээр Монгол улсад хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд за мөн энэ талаар ард иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, за соён гээгэрүүлэх гэдэг юм тийм ээ. Маш олон ийм арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байгаа. За мэргэжлийн байгууллагууд, за тэгээд эрдэм билгээний байгууллагууд, ихтэй сургуулиуд гэн оролцоотойгоор олон арга хэмжээ зохион байгуулагдана. За мэдээж төлжилт газрын дараатлалыг бууруулах олон арга хэлбэрүүд бол дэлхийн олон улс оронд бол байгаа. За ер нь бол сүүлийн жилүүдэд бид нар байгаль дэвшилсэн шийдлүүд гэдэг ийм бас нэг хүрээнд бол нийлээдгүй ярьдаг болж яаж хийж хэрэгжүүлж ажиллаж байна. Түүний нэг хэлбэр нь үдээж газрыг нөхөн сэргээх төлжилтийг сааруулах, бууруулах чиглэлд газрын дараатлалыг өөрөөр хэлбэл ургамлан бүрхэмжийг нэмэгдүүлэх асуудлууд. За түүний дотроо ойг хамгаалах, ойг нөхөн сэргээх, за түүнийг хамгаалах асуудлууд байна. Тэгээд өөрөөр хэлбэл ойн бүрхэмжийг нэмэгдүүлснээр төлжилт газрын дараатлалыг буюу ойгоос үүдүүлэх экосистемийн үйлчлэгийг нэмэгдүүлэх замаар газрын дараатлалыг тэглэх, сааруулах чиглэлд ажлууд явж байгаа. Тэгээд тэр ч утгаараа бас Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалын тэр бүхэн мод үндэсний хөдөлгөөн маань бол энэ газрын дараатлал төлжилтийг бууруулах бас нэг арга хэрэгсэл гэж ойлгож байна. Тэр 3 жилийн хугацаанд бид тэр бүхэн мод үндэсний хөдөлгөөний хүрээнд улс орон даяараа 24 оны байдлаар 84 сая мод тарьж арчлан ургуулж яах гэсэн юм тоо байгаа. Мэдээж энэ тоо хэмжээ бол нэмэгдэнэ. 2030 он хүртэл бол бид нэг тэр бумаар тоологдох модыг бол тарьж ургуулах том зорилт тавьсан. Энэ том зорилтын хүрээнд ч гэсэн хийж байгаа ажлууд маань энэ олон улсын нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын төлжилтийн тэмцэх өдрийн хүрээнд бас олон нийтэд хүрж мэдээлэлээр хангаж ойн талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, ойг тарьж ургуулах, ойг хамгаалахын ач холбогдлын талаар бас мөн ард иргэд болон хүүхэд залуучуудад танин мэдүүлэх арга хэмжээнд бас